Сайн байцгаана уу эрхэм үндэд үзэгчдээ сонирхолтой эрүүгийн эрх зүй подкастын 3 дугаар дугаарыг эхэлж байна. За өнөөдрийн дугаарын хөтлөгчөөр мөн өмгөөлөгч Гүнчиш миний бие зочноор хуульч өмгөөлөгч Гамбол догш маань оролцож байна. Орой минь хүргэе агш. Орой минь хүргэе. За бид өнгөрсөн дугаар дээр гэмтэргийн тодорхойлолтын дээр гин буруугийн тухай хальтурдаад өнгөрсөн тийм ээ. За өнөөдрийн дугаар дээр гин буруу гэж яг юу юм бэ гэдгийн талаар та нэг дэлгэнгүй тайлбарлаж өгөөч гэж хүсгэсэн. За тийм. За гин буруу гэдэг бол эрүүгийн эрх зүйн шинжилгээ ухаан онолд бол хамгийн амин чухал болсон ойлголтуудын нэг. Энэ гэмт хэргийн заавал байх шинж гэж үздэг. За хүн бол ер нь өөрийн үйлдэлсэн үйлдэлтэй гэхээсээ илүү тэр үйлдэл эсвэл гин буруудаа тооцсон тохиолдолд эрүүгээр устдаг ял хүлээдэг ийм хүчтэй болчихос хуульчдын хувьд хамгийн их маргаан бүхий Монголын хувьд заавал мэдэх ёстой. Зайлшгүй одоо үр дагавар үүсгэж идэг ойлголт учраас судлахгүй болохгүй зүйл. За хамгийн энгийнээр хэлэх юм бол гин буруу гэдэг бол гэмт хэрэг үйлдсэн гэдгээс өөрийн үйлдэл эсвэл түүний удаас бий болж байгаа хор уршигт хандж байгаа сэтгэхийн харьцааг бол гин буруу гэж хэлж байгаа. За ингэж ярихаар ерөнхийдөө бол яг хөглөрөө хэд онолдохой хүмүүс байдаг. Би зөвхөн ингээл гэж жишээ яри. Хотод өсөрсөн нэг залуу байжээ. За хөдөө очиж үзээгөө. Анх удаа хөдөө очсон. Хөдөө очсон чинь нэг хүмүүс хадлан хийжсэн. Хадлан хийдэг ч тийм. Үг сургалтаа хадлан хийжсэн. За тэгээд тэр очсон өдрөө бол яг нэг хадлан юм байт юм ерөнхийдөө харж үзээд тэгээд бас нэг ажил ажлын туслаг болох жоохон санаа зовч. Тэгээд магаш өдөө нэртгэн босоод нөгөө бухалцсан байгаа олон хүмүүсүүдийг ядч тараас туслая гэж бодоод тэгээд эхнээс нь ингээд бухалцсан хүмүүсүүдийг тарааж л дээ. Тэгээд тарааж исэн чинь нэг хүн мохорлол явчих. За тэгсэн чинь нөгөө нэг бухалцсан өвсөн дотроо нутгийн хүмүүс чинь ингээд ороод унтчих тийм ээ. За тэрийг манай нөгөө хүүхэд мэдэхгүй нөгөө өглөө их ажилласан хүн бол тараах гал бухалтай өвсүүдийн тараагаал сэрээцсэн чинь нөгөө нэг сирээний хүн хатгагдаад гэмтэж байгаа хөөх. Энэ тохиолдолд гин буруугийн маргаан гарна шүү дээ. Нөгөө өгч мэдээгүй гэж үзнэ. Нөгөө мэдээж хогсон хүн чинь усан дотор унтж байгаа хүнийг мэдэхгүй хатгахдаг юм уучтай ингэж. Энэ агуулгын төвшөнд бол яригдж байгаа ойлголт юм байна. Бухалцсан үсэг тарах хэрэгтэй гэдэг юм уу те? Тэр бүгд ойлголтоо тийм шүү дээ. Би бас мэдэхгүй юм байна. Гин буруу. За эрүүгийн 2-3 дугаар зүйл дээр гин буруу санаатай болон болгоомжгүй хэлбэртэй байна гэж шүү дээ. Санаатай гэж юу хэлээд байгаа, болгоомжгүй гэж юу хэлээд байгаа. Энэ хоёр хоорондоо ер нь ямар ялгаатай юм бэ? За эрүүгийн эрх зүйд байгаа онлын үдээс гин бурууг бол санаатай болон болгоомжгүй гэж хоёр ангилдаг. За санаатай гин буруу, болгоомжгүй гин буруу өөр хоорондоо хүсэл зоригийн болон ухамсарын гэсэн шинжээр бол эрүүгийн эрх зүйн онол бол ялгадаг. За энэ ялгааг одоо дахиад жижигхэн кейс авъя. За тийм. Яг болсон санаатай болгоомжгүй тийм ээ. За ялгаа юу вэ гэдэг тийм. За нэг хүн хоны хариулаад явж ичээ. Тэгээ хоны хариулаад явж исэн чинь хатан дотоос халцтай гэдэг амтан байт юм байна л да. Тийм амтны толгой зохиож ингэж бодоод хурдхан шиг бууга аваад буутцсан. Тэгсэн чинь тэнд нэг тарвал сагс суугаа нэг анчин залууг буудаад яваа. Алчсан байна. За энэ тохиолдолд яг хөглөрөө энэ чинь андуурал гин буруугийн андууртай холбоотой үүсэж байгаа энэ гин буруугийн болгоомжгүй хэлбэр. Гэтэл яахаа аргагүй юу гэдэг хажуу одоо юу гэдэг малчин залуу бат гэдгийг ч юм уу дорж гэдэг ч юм уу энэ хүн мөн байна. Энэ тарвал сахиас сууж байгаа юм гэдгийг мэдчихэд тэгээд нөгөө доржиг буудаад алчвал энэ бол гин буруугийн санаатай хэлбэр хэрэгэл гэж ингэж ялгаж үзэж байна л гэсэн. Санаатай гэмт хэрэг дээр одоо ингээд хүмүүсийн ойлгодгүй за болгоомжгүй дээр чинь за санаатай гинт үүссэн санаа аач гэж ах шиг те. Эднэр ер нь хоорондоо ямар ер нь санаатай болгоомжгүй хоёрын дотор байгаа тэр ангиллуудыг та нэг хэлээд нэг жижигэн тайлбарлаад өгвөл. За ер нь бол санаатай гэмт хэргийг дотор нь шууд ба санаа болгоомжгүй гин бурууг бол хөнгөсгөө найцсан хайгамжгүй амтсан гэж хоёр төрөд ангилдаг хамгийн түгээмэл ангилал. Энээс өөрөөр одоо таны хэлдгээр одоо шууд санаа одоо нэг хөнгөсгөө найцсан гэдгээс гадна цаг хугацаа болон хор уршигт хандж байгаа сэтгэхийн тэр болон хандлагуудаас нь өөр одоо юу гэдэг гинт төссөн санаа шиг юм те цаас төсөөл очинд авчирсан гэдэг юм. Иймэрхүү байдлаар яг бүгдээ эмоцийн шин чанартай холбоотой ангиллууд бол байдаг. Хамгийн түгээмэл ангиллын нь юу гэдэг санаатай хэлбэр нь шууд санаа гэдэг нь хүсэл зоригийн шинжээрээ өөрийн үйлдэл эсвэл хүсч үлдэж гэнэ үү түүний удаас бий болж байгаа хор уршигыг хүсч үлдэж гэнэ үү гэдгээс нь хамаарат хүсч үлдэж байгаа хор уршиг хүсч үлдэж байгаа бол энэ өөрөө шууд санаа хор уршигыг хүсээг болж тэр хор уршигт
хүрэж байгаа бол шууд бас санаа гэж үзэн. За ингийн дахиад тэгжиж ойлгох гэдэг. Тухайлх юм бол одоо юу гэдэг ээжтэйгээ муудан гутлаа ээжигээ шууд хутгалаад алчлаа гэж бодъё. За Энэ тохиолдолд бид бол энэ үйлдэлийг бол одоо шууд санаатай үйлдэл байна гэж яг харж болно. Гэтэл яг амьдрал практикийг бас гарч байгаа тохиолдол нь бол гэртээ хоноогүй. Тэгээ өглөө ороод ирэхээр нээж нь уралжилтай. Чи ягаад тэр орондоо хондгүй охин хөхтөж загтахаа ямар их ядраатай өгөлдөх юм бэ гэд. Ээж нь шал угаажсэн шалын утыг даваад шалын утыг 2-3 удаа зогчоод тэгэд өрөөгөө удаарчдаг байхгүй. Тэгээ гадсан чи ээж нь насарсан. Энэ тохиолдолд ээжигээ алахыг хүсээгүй боловч саяны үйлдэлээрээ өхөд төрөж байгаа гэдгээрээ энэ бол шууд бус санаа. Шууд орж ирээд гутгалаад л байвал шууд санаа. Хор ус хоёр зэрэгцэл байгаа тохиолдлын зов шууд санаа гэж яг билж байгаа ийм агуулга үүтэй. Харин болгоомжгүй гин буруугийн хувьд бол хөнгөсөө найзсан хайхамжгүй амцсан гэдэг хоёр ялгаатай байдлууд байна. За энийг бас нэг жижигхэн хэсэг ярив. За тухайлбал нэг нөхөр арх хуучаад гэртээ тэгээд пиамныхаа шилийг цохоор шууд шидчихдэг. Тэнгуут нь доор явж байгаа хүн оногдоод гэртийн бэлтгэлийн мөгдөг. Энэ тохиолдолд энэ бол хайхамжгүй хандж байгаа. тэгж байгаа. Гэтэл одоо юу гэдэг жоохон анхааралтай бай гэж бодоод сонхоор өндийгöd харж агаад хүн яваагүй тэгээд шилээ унгацсан чинь гинт хүн гарч ирээд яг зохиулж жишээний ийм болох юм бол энэ яг гэхээр хүмүүсөө найцсан болж яг гэхээр хувирдаг. Энэ агуулга хэлбэрээр нь бид бол гин бурууг бол ангилдаг. Энэ нөрөө цаана яш итгэл болон гимтэргийн нийгмийн хор аюул хэргийн зөвшөлт бол чухал нөлөөтэй байт юм аа. Санаад дээр мэдэх нэмэх нь хүсэх гэдэг элемент хангагдчихж явах хэрэгтэй. Би нэг юм тэнэгч юм шиг бас мэдсэн мөртлөө хүсээгүй хүссэн мөртлөө мэдээгүй гэдэг аль нэг элемент байхгүй л яах вэ? Аль нэг элемент байхгүй тохиолдолд бол гин буруугүй гэж түүнийг бол үзэн. Гин буруугүй гэж үзэн. Гин буруугүй гэж үзэн тий. За гин буруутай холбоотойгоор бол би танаас Мирандагийн зарчмыг тайлбарлуулахгүй бол өстой болохгүй байх гэж бодоод байна. Та Мирандагийн зарчмыг бидэнд тайлбарлаад өгч. Ундаа биш юм аа гэдэг ингэж үзэж байгаа хүмүүст. Тийм Мирандагийн зарчим гэж олон улсад одоо тогтсон одоо ялангуяа энэ бол эрүүгийн процесст байгаа зарчим. Үзэгчд анхааруулж нэг юм хэлэхэд эрүүгийн эрхцүүд байгаа нэг онцлог зүйл юу гэхээр гэмт хэрэг үйлцэн итгэхэд өөрийн үйлдэлийг нотлох гин бурууга хүлээх үүрэг байдаг. Хүмүүс хэрэг толгодод янз бүр болоод ирэхээр энэ хүн хэрэгээ хүлээхгүй ингээд уурлаад ч юм уу те. Надаас одоо юу гэдэг мөнгө зайлж авчаад залсан гэдгээ хүлээхгүй байна. Та нар хүлээлэхгүй ингээд асуудал зөндөө яг яриад идэг. Гэтэл эрүүгийн шинжлэх ухаан процесс нь өөрөө хөгжөхдөө альва нэгэн хэрэг холбогдсон этгээд өөрхөн гин бурууг нотлох үүрэг байхгүй, хүлээх үүрэг байхгүй. Үүнийг бол эрх биш бүр үүрэг биш эрхийн хувь бүр баталгаажуулсан байдаг. Энэ баталгаажуулалтын хэлбэрийн хамгийн олон улсад төгөөмөл болж Мирандагийн анхааруулах гэж нэрлэгдсэн зүйл бол 1963 онд Америк нэгдсэн улсад болсон үйл явдал юм. Эрнест Миранда гэж 23 настай залуу тухайн үедээ хүн худалдах хүчнэх гэмтэрэгт холбогдсон байна. Тэгээд цагдаагийн байгууллага болон бус байгууллагаас шалгаад тэгээд нөгөө нөхөд хүч хэрхийллийн болон бусад зарим арга хэмжээнүүд авсан. Үүний үндсэн дээр тэр залуу бол хэрэгээ хүлээсэн. Тэгээд зөвхөн хэрэгээ хүлээсэн мэдүүлэхтэй дээр нь болохоор өмгөөлөгчгүй байсан. Тэгээд тухайн хүнд болохоор шүүхээс 23 жилийн ял өгсөн. За Америк нэгдсэн улсын дээд шүүхээр энэ хэргийг хилцээд юу гэсэн анхааруулга бий болгосон гэхээр нэгдүгээр гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрхөн гин бурууг хүлээх үүрэг байхгүй. Хоёрдугаар болохоор тэр хүний гэмт хэрэгээ хүлээсэн гэсэн ганцхан мэдүүлгээр хэргийг нотолж болохгүй. Нотлох нь бол өөрөө гэмт хэрэг үйлдсэн этгээд биш харин төрд байдаг үүрэг юм а гэж. Гуравдугаарт хэрэгт холбогдсон этгээд ямар нэгэн байдлаар өмгөөлөгч хүсвэл заавал өмгөөлүүлэх ирэхээр харах ёстой гэж. Үүнээс үндэслээд энэ Мирандагийн анхааруулга нь одоо амьдрал практик юу шивч гэхээр ямар нэгэн гэмтэлд холбогдоод тэр нөхөр цагдаагийн байгуулалт ирсэн үед кинон дээр гардаг шүү дээ. Кинон дээр гардаг шүү дээ. Ирсэн үед нь та өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх хэрэгтэй. Хэрвээ та үг хэлэх юм бол хэлсэн үг чинь шүүхтээ таны эсрэг яг ашиглагдах болно. Өгөөлөгч авах хэрэгтэй. Энэ хоёр бол зайлшгүй явах гэхээр хамтдаа байх ёстой юм аа гэж үздэг.
Ийм зүйл юм. Манай улсын практикт энэ бас адилхан нөгөө заавал хэргийг хүлээгээгүй байсан ч гэсэн хангалттай нотлогдох юм бол шүүх хурлаар орлол яа сэтгэлийн асуудал орогдол явчихдаг шүү дээ. Дээрээс нөгөө прокурорын хувьд бол нөгөө цагаатгах яллах талын бүх үйл өрөмтөг тогтоосон байх хэрэгтэй гэж ингэж үздэг те. За ийм нөхцөл байдалтай байна гэж. За ингээд гин буруугийн талаар подкастынхаа дугаарыг энэ хүргээд өндөрлөө. За би дараагийн дугаараар бас нэг тодорхой гой кейсүүдийг та бүхэнд ярина гэж ингэж найдаж байна. Өнөөдрийн дугаарт асуултуудад дэлгэрэнгүй гоё ярьж өгсөн Гамболд өгчтэй баярлалаа. За ингээд эрхэм мөндөд үзэгчид минь дараагийн дугаараар хэдүүлээ эргээ уулзцгаая. Баяртай.